Hey, hi there. Шинэ бичлэгээрээ хуудсаагүй нэлээд удсан байна. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр бид 2000-ад оны хүүхдүүд донд нэлээд iconic бүтээл болох Ben 10 зурлалын талаар ярих болно. Аавгах болон үеэлтэйгээ хамт зуныг өнгөрөх болсон Ben хүү Omnitrix-ийг олсноор энэ зурлал ихсэн төвхтэй. Тэгвэл өнөөдөр Omnitrix-ийн үүсэл болон зохион бүтээгч хийгээд эхний 5 хувирлын талаар ярилцгаая. Omnitrix-ийн зохион бүтээгч бол Azimuth. Тэр цуврал дээр гардаг Grey Matter гэх дүртэй ижил төрөлжүүлсэн бөгөөд тэд Galvan гэх гаргийнхан юм. Галумчууд биеэр жижигч бэлчээр томтой маш ухаалаг шинжлэх ухаан технологиг хөгжүүлсэн ард түмэн. Тэр дундаа Azimuth гаргийнхаа суутан бөгөөд First Thinker гэх цолыг хүртэл авсан. Тэгвэл Azimuth хэрхэн Omnitrix-ийг бүтээсэн бэ? Azimuth залуу халуун насндаа Zenith гэх эмэгтэйтэй Galvan гариг дээр хайр дурлалын харилцаатай байв. Нэгэн болцооны үеэр тэд гаригуудын зэрэгцээ байрлалыг харсан нь Azimuth-ыг онцгой өвчтэй Ascalon хэмээх сэлмийг бүтээх урам зориг өгсөн гэдэг. Гэвч сэлмийн аюултай хүчийг мэдэрсэн Zenith үүнийг эсэргүүцэж улмаар тэдний харилцаа дуусгах болсон. Azimuth ч мөн сэлмийн аюултай байдлыг ойлгож зэвсэг бус энх тайвны төлөө шинжлэх ухааныг зориулах болж улмаар орчлон ертөнцийн төрөл зүйлүүдийн хооронд ойлголцож эв найрамдалтай амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор Omnitrix төхөөрөмжийг бүтээжээ. За яах вэ? Би зүгээр амар түүх шиг ярих гэж үзсэн чинь. Тэрээр Omnitrix-ыг цуглуулах горим дээр ашиглан олон зуун жилийн турш мянган төрөл зүйлүүдийн ДНХ-г цуглуулсан юм. Мөн тэрээр энэ бүтээл нь Zenith-ийн өмнө өөрийгөө уучлуулах нэр төрөө сэргийх боломж болно хэмээн найдаж байсан гэдэг. Тэгэхээр Omnitrix ингэж бүтсэн байх нь. Тэгвэл шуудхан манай хүний гариг эжилтэн болох Grey Matter-ийн төвөг орцгоё. Grey Matter-ын цувралын Вашингтон BC анги дээр гардаг ба миний зөв санджээ бол нэг галзуу эрдэмтэн нэг бахыг унаад яваад байдаг анги байхаа. Мэдээж тэр ч мөн адил компьютер, робот, машин, код, төхөөрөмж, хамгаалтын системийг секундэд уншиж ойлгох чадвартай нэгэн. Удирдах чадах гоц ухаантай нэгэн гэхүү дээ. Түүний бие маш уян хийгээд жижиг нөхсөөр дайсан данзаар идэхгүй нэвтэж чадна. Гэхдээ тэр биеийн хэмжээнээс үүдэн тулдах чадвар мэдээж маш бага, ер нь суллална гэсэн үг. Headblast-ийн ДНК-г Furious гэх гаригаас авсан ба энэ гариг нь галтуул, магмар дүүрэн халуун орчинтай гариг. Headblast нь тухайн гаригийн хоёр төрөл зүйлтний нэг болох Furanoid гэх юм. Furanoid-ууд нь төрөлхийн янз бүрийн өнгөтэй төрдөг. Тэдний ихэнх нь шар, улбар шар эсвэл улаан өнгөтэй байдаг. Гэвч зарим Furanoid нь дэлхийн ханиадны вирусоос халдварлан цэнхэр өнгөтэй төрсөн тохиолдол байдаг гэж үздэг. Тэгвэл нөгөө төрөл зүйлт нь Grav-Dozerууд юм. Тэднийг гаригийн төрөл зүйлтэн гэж үздэгч тэд амьдралынхаа ихэнх цаг хугацааг Furious дээр биш харин сансарт өнгөрөөдөг. Ихэнхдээ тэд Furious гаригийн системийг эргэн тойрон солир мэд тойрог замд эргэлдэж тодорхой цаг үеэр чиглэлээ өөрчилж Furious руу унжирдаг. Газарцсныхаа дараа тэд хэсэг хугацаанд хооллож дараа нь нарны тесрэлтийг ашиглан дахин сансарт гардаг. Энэ гаргийн түүхээс цомхон дурдыг гэвэл Furious гаргийнхан Fiskis гаргийнхантай дайн хийж байсан. Үүн тодорхой шалтгаан байдгүй ч фенүүдэнд нэлээдгүй сонирхолтой таамаглалууд байдаг. Furious гариг бол гал дулаанаар үнслэгдсэн нэг ёсны галын шидтнүүд гэсэн. Харин Fiskis гариг бол хит гүнзгий усан дээр байдаг гариг бөгөөд нэг төрлийн усны шидт юм. Энэ нь манай аватарынхаар бол хоёр өөр мах бодийн үндэстэн хоорондоо үзэлцсэн л гэсэн. Four Arms буюу дөрвөн гарт улаан гэр их гүйлчдүр мөн цувралын доршид бид олон дөрвөн гартуудыг харсан. Дөрвөн настай төвний хувилбар Game Over анги дээр Bente өөрийнхөө дуртай тоглоом болох Sumo Slammer Smackdown-д орсноор далайн дээр эмчин малгайтай Sumo барилдааны хувилбарыг нь хардаг. Мөн Gwyn-ич дөрвөн гарт хувилбар байдаг шүү дээ. Дөрвөн гарт нь Tetramant хэмээх аимшиггүй догшин хар гаргийн амьтдаас гаралтай. Тэд Horus гэх улаан эзтэй гладиаторуудын тулддаг Colosseum шиг цэнгэлдгээр дүүрэн гариг дээр амьдардаг ба Tetramantууд нь хатуу бэлтгэл сургуултыг багаас туулдаг. Энэ тэднийг уугийн тулаанч болгодог байна. Тэр нь бүр цуснд нь байдаг хийгээд тавар ард түмнийх нь арьсных нь өнгөөс харж болно гэж. Тэгэхээр энэ бол миний баг хамгийн ярихыг хүссэн хүлээж байсан character Time Dead. Four Arms-ийн адилаар Dying Ped-ийн олон төр төрхийг бид цувралын турш харсан ба Ben 10,000 Gwyn-ийн хувилбар мөн түүнийг хөгш шар цамцтай болон бариу цагаан өмдтэй хувилбар гэдэл олон зүйлс харсан баг. Dying Ped-ийн ДНК-г Petrope гэх гэрэлтдэг кристалл гадаргуутай гаргаас авсан ба Petrosopionууд бол өндөр соёл иргэншилтэй дэвшилтэд техник технологитой тайван харийнхнууд. Тэд гол төлөв дипломат асуудлыг хүчээр шийддэггүй зан чанартай ард түмэн юм. Тэгвэл дэвшилтэд технологи өндөртэй дипломат харилцааг чухалчдаг Petrosopionчуудын төгсгөл хэрэгжүүлсэн бэ. Time Dead-ийн ДНК-г Tetrax гэх Petrosopionоос авсан ба Tetrax залуудаа эрх мэдэл хөөсөн эд хөрөнгөн чунгаарсан гэр байв. Тэр цувралын үндсэн эсрэг дүр болох Wilgax зэвсэг хөдөлтдөг. Wilgax Petrosopionуудын хүчрэг ДНК-г ашиглахын тулд
Tetrax-аас авсан зэвсгээрээр Resonance Canon Sonic гэх зэвсгийг бүтээдэг бөгөөд энэ зэвсэг нь маш хүчтэй дуу авааны төлөвлөгөө бөгөөд объектыг байгалийн чичиргээтэй давтсан үед 10,000 дахин хүчин нэмэгддэг юм. Нэг ёсондоо дуу авааны чичиргээг ашиглан алмаазан хүмүүс буюу Петросопианчуудыг устгадаг. Tetrax гаргийн сүрлийн дараа тэр өөрийгөө буруутган амьд үлдсэн иргэдээ орхон явдаг ба өөрийгөө Magister Tetrax хэмээн нэрлэж Plumbers буюу Galactic-ийн цагдаа маягийн байгууллагад хэлсэж харь гаргийн дайцдаг барих Bounty Hunter болдог. Үүнээс хойш тэр өөрийн үйлдэлд гэмшин зорилгоо өөрчилдөг. Мэдээж түүний зорилго бол өөрийн төрлөх гаргийг сэргээх мөн Will Gax-ыг зогсоох юм. Үүнээс хойш тэр мэдээж Ben болон Omnitrix-ийн бүтээгч Azimuth-тай холбоотон болдог гэд олон адлын явдлыг тэд хамтдаа туулдаг. Бүр заримуд нь зураг дээр хүртэл гардаг шүү дээ. Ер нь бол бүгдээр л зураг дээр гардаг л та. Тэгээд хэрвээ таалагдвал part 2-оор иргэн уулзцгаая. Bye.